Замын хажууд торон үзэгдэх тэрэлжийн 100 мод орчимд Ойрдын 3 түмэн баатар Манжийн 20 түмэн их зэргийн өдөөс эрслэн тэмцсэн их тулаан 1696 онд болсон түүхтэй. Элс ширхэг-ширхэгээр нүүхтэн элгэн хатад 100 элхэдэн галдан бошигт хаан Ойрд Монголын баатруудын уухайн төрлөгийг тэн авчирч сонсон. Туулгол тахирлан урсгадан махир номаран харавсаар хаан нөхрөн аварч алтан амин алдсан Ану хатны зоригт түүхийг өгүүлнэ. 1696 онд Парис твлэгдсэн сонинд Чингис хаанаас хойших Тувазын шатрын хөлөг дээрх Монголын хамгийн том улс төрийн тоглогч галдан Манжид ялагдлаа гэж бичжээ. Ойрдын цэрэг тэгэхэд гоо хүчинд зөвхөлдсөн хэдий боловч тэдний алтан амин талаар өнгөрөөгүй юм. Энэ тулаанаас хойш Монгол туурхны сүүлчийн голомт 100 гарын тусгаар давтамлыг бүтэн 60-ны туршид хадгалж хамгаалж чадсан билээ. Галдан хааны Эрдэм ухаан, эр зориг, махир ном тахир сэлмээр тулж байгуулсан 100 гарын хаан тулс Тувазд өнөөгийн Монгол улсынхаас өргөн удам нутгийг эзэгнэн оршиж байлаа. Бошигт хаан 4 айрдын чуулганы тогтцыг эвдэн 1 гарын дор зангидсан түүхтэй юм. Цорсын Эрдэнэбаатар хун тайжийн 6 дахь хөвөн галдан 17 дугаар жарны хөхмодон бичин жил аргын 1644 онд Эрчис мөрний хөвөнөөн төрсөн нь хожим Монгол Тувазын түүхэнд улмөрөн тамгалан үлдээсэн 100 гарын хаан болох хувь зохиолын эзэн байлаа. Хөвөнийг мэндэлсэн тэр жил Бээжин гэзлэн авч Хятад орныг захиран хүчрхэгжсэн Умард зүгийн нүүдэлчин угсаат манж нартай насан эцэс болтлон тэмцэх хувь тавилан бас угтаж байлаа. Төвдийн том хийдийн нэрийг хөвөнд хайрлжээ. Манчин Эрдэнэ 5 дугаар Далай ламын дэргэд шавлан сууж Ойрдын зайвандд намхай жамцаас номын авшиг хүртэх хутагт хувилгаан төрлөө. Эхээс мэндэлсэн өдөр нь 5 өнгийн солонго татсан. Хаст шавлан суухаар явах замд нь 9 лам учран эсэн тайшийн илдийг өргөн барьсан гэх зэрэг домог түүх Эрчис мөр Алтайн аруур Алшаагийн тал нутаг алс ижил мөрний газар хүртэл үеэс үед дамжсан домог болж содор түүхэнд бичигдэн үлджээ. Галдан бошигт 17 дугаар зууны 2 дугаар хагасд Монголын өндөрлөгт улс төр, цэрэг дайн, шишин, соёлын маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан түүхэн үе юм аа. Ойрд түмнээс төрсэн Монголын нэр төртэй улс төрч одоо онцгой тийм зүтгэлтэн хүн. Галдан болон Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд тодорхой уул мөрөө үлдээсэн улс төрийн зүтгэлтэн байгаа. Галдан бээр Далай ламтны дэргэд шавлан суухдаа хожим төвдийн дээд эрхийг атгсан дэрсид санжаа жамцтай дотнчлон нөхөрлөж сэлэм жадаар тулалдах урлаг эзэмшин их үйлсийг бүтээх хувилгаан лам хэмээгдэн сүсэгтэн олны бишрэл хүндлэлийг ихээр төрүүлэх болсон байна. Галдангийн өвөг дээдс нь Дув Сохроос эхлээд Хуухай даяу, Эсэн хаан, Отгочин Баатар гээд тодорхой нэр бүхий түүхэн хүмүүсийн одоо удан байгаа. Түүний эцэг Отгочин Баатар нь төр байх бүш хаан одоо төвдөд шарын шашин доройтоход Далай ламд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөхнүүрийн зүг тулаан байлдаанд амжилттай оролцсон учраас Далай ламаас түнд Эрдэнэ цолыг хайрлаж тэр үеэс хойш түүхэнд Эрдэнэбаатар хун тай чимийн нэрлэгдэх болсон билээ. Галданг цастын орноон шавлан сууж явах үед нэгэн эхийн хөвлийгээс зулай даран төрсөн ах сэнгэн эцгийн орыг залган цорсыг захирч байлаа. Уг нь цэцэн тайш анх дугаар хөвгүн мон боловч харь угсаат хатнаас төрсөн тул 5 дугаар хөвгүн сэнгэд ор залгуулахыг Эрдэнэбаатар хун тайж гэрээсэлсэн байж. Сэнгэ Орос манж нартай элч солилцсон найртай харилцаж төрийн хэргийг эргэлэн явуулж байлаа.
төвдийн томоохон хийдийн тамбал амаар одоо урагдаж залагдах гэж байсан тэр түүхэн одоо цаг хугацаанд бол ойрдоос дуудлага ирж ингэж нутаг буцах одоо болсон. Тэгээ галдангийн одоо хүүхэд байх тэр эдэр залуу насны үедээ бол бас тодорхой хугацаагаар зүүн гарт ирж өөрийн одоо шашин ном сүсгтнийхээ хувьар зүүн гарт ирж зүүн гарын олонтой уулзаж сүм хэд байгуулж исэн тухай бол мэдээ бол байдаг. Түгээрч болохгүй бас одоо тэр хэсэг хугацаанд ойрдод ирээд байхдаа Синг ахыхаа үйл ажиллагааг дэмжиж Оросын одоо эрх баригчдтай харилцаж байсан цагт харилцааны бичгүүд нь бол хаант Оросын одоо архивд хадгалагдсан үлдсэн байт юм аа. Хэрэгис хатан Дарибалжигаас төрсөн цэцэн зодов нар Цорсын хүн тайжийн сэнтийг булан авахар Сэнгийг 1680 онд хорлон авчээ. Түүхэнд аргад хатан хэмээн нэршсэн Юмага хатан үрээн алдсан уй гашуугаан хатамжлан цастын оронд суугаа үлдсэн ганц хүү галдан ган зоржээ. Өрх гимий толох баг. Хоёр хүүгээс минь ганцхан чи надад үлдээ. Далайлам дэрсэд санжаа жамснарт галдан шиг итгэлтэй, хүчтэй, номтой хүн дөрвөн ордыг нэгтэн өөрсдийн захиран засагласан хошуудын гүш хааны угсааг сулруулах, шашныг мандуулах, төвдийг хамгаалахад их тус хэрэг болно хэмээн дэмжсэн байна. Галдан аргын тооллын 1671 онд 27 насны сүүтэр дээрэн Цорсын хүн тайжийн сэнтид залран ануг хатан болгон авчээ. Энэ нь бол бас Монгол уламжлалаар одоо өөрийн улс төрийн хүчин дэмжлэгийг одоо алдахгүй байх мөн ээжийн зөвлснөөр авсан ч гэж одоо зарим түүхийн сурвалжид бичсэн байдаг. Яагаад тэгэхээр тухайн үед Очир Цэцэн хаан бол ойрдын чуулганд дарга байсан. Ойрдууд өвөр зураан газар нутаг мал хөрөнгөн булаалдан хагарч бутарч байлаа. Дөрвөн ойрдыг нэгэн гарын дор захирах галдангийн бодлого хатам эцэг Очир Цэцэн нарын уламжлалт чуулганы дэг ёсыг хэвээр хадгалах хүсэл гал ус адил харшиллаа. Ойрд түмэн хатам хүргэн хоёр эрт мисийг харшуулхан тэрэ. Тэгэхээр энэ үед их олон жижиг хан тус ванлаг төшмөг босоод байгуулагдаж тэр хүрээнд баруун монголчууд өөрөөр хэлбэл ойрдын холбооны улс гэж байснаа Цорсын хаан тус бол ингэж зохион байгуулагдсан учиртай юм. За энэ чуулган системийг бол зүүн гарт эвдсэн хүн бол Галдан Бошигт юм байна. Галдан Бошигт олон санаа тэр үед жишээ авах зүйлүүд гарсан байхаа. Яагаад гэвэл 1642 онд хөхнөөрөөр төвлөсөн төвдийн хошуудын хаан тулс за ижил мөрөн суусан ойрдуудын 1654 онд бол байгуулсан Торгууд хаан тулс гэдэг бие даасан хаан тулсууд хаан тулсын загвар бол чуулганы загвараас энэ чуулганы байдлаас илүү гэдгийг л Галдан Бошигт анзаарч чадсан байх. Галдан Бошигт Очир Цэцнийг ялсан ч амийн хэлтрүүлэн бор талд нутаг зан суулгажээ. Хүч чадлан ихэд өсгсөн Галдан 1678 онд зүүн гарын хаан тулсыг байгуулж Эсэн хаанаас хойш дөрвөн ойрод нэгэн гарын дор зангидагдлаа. Галдан Бошигт хаан Баян Тансаг, Бухар, Самарканд, Сайрам зэрэг 1200 гарын хот балгад Дорнод Туркестан,
хасгийн өмнөд талыг эргшээн авч тариулж засаг захиргаагаар шинчилж зэрэг зэвсэг бүтээж сүм хийд бариулж улсын хүч чадлыг зудаатгсан билээ. Галдан башигтын богинохон хугацаанд Дорнод Туркестан, Дундад Азийн улс биш нутагт хийсэн дайныг бол судалж одоо сонирхон үздэг. Бас улс орныхоо хүрээг тэлж одоо Турфан, Хами, Көхнуур тэгээд одоо Казакийн газруудын талыг эзэлж ийм том нутагт дэвсгэртэй. За хэдийгээр анх хийсэн Дорнод Туркестан буюу одоо Уугрын биш нутагт хийсэн дайн бол тухайн биш нутгаас хүсэлт ирсний дагуу тэр дайнд оролцсон байгаа. Зүүн гарын одоо Кашгаар, Яркан хотыг бол эзэлж авсан байгаа. Түүний дараагаар бол Дундад Азийн Самар, Бухар хотуудыг эзлэн авах тэр үйл явцсан бол яг энтэйгээ залгаатай нэг зүйлүүд болсон юм аа. Хятадыг нэгэн таанчилсан Манжин арга ухаант хаан гэгддэг эн хамгаалan Монголыг шатлан эзлэхийг зорж байлаа. Манжууд Хятадын эдийн засгийг атгсан тул илдэд давуу хүчтэй боловч дайдах чадвар ихтэй алдангийн зэрэгтэй шууд тулгархаас бэрхшээж ээлж томилон тандах, бэлгэсэлт, бичиг загтал солилцох, аргагүй хүлэн зөвшөөрөх, худал даа хийхийн хамт Монголын эсрэг Монголыг торхирах нарийн арга сүүгчилж байлаа. Галдан өмнө зүг тэлж угаа хаант Оростой эв найрыг тогтоохын төлөө арга ухаан сэдсээр байлаа. За Галдан гадаад бодлогын хувьд их мундаг тийм дипломат бодлого явуулж ирсэн ийм хүн. Оростой цэрэг улс төрийн холбоотон болох чиглэлээр Галдангийн явуулж ирсэн бодлого бол ер нь үлгэрлэж болохоо тэр үед. За мөн нөгөө талаас хаант Оросын газар нутгийн төрөлд. За Манжчин улсын буюу Дайчин улсын төрөмгийлэл үйлсэн үнэд монголчууд хэрхэн гадсан тусгай тогтнолоор авч ирдэг гэсэн чухал асуудал байсан. За энэ бодлогын нэг золиос нь бол монголчууд болсон юм аа. Ер нь 17 дугаар зууны 2 дугаар хагас бол Монголын одоо 200 гаруй жил үргэлжилсэн улс төрийн бутарлын хамгийн эцсийн шат гэж үзэж болно. За ягаад гэвэл Батмаг Даян хаан хүртэл бол улс төрийн бутрал нэг аястай байсан. Тэр бол их хааны доор сайд нарын хоорондын тэмцэл байсан бол Даян хаанаас хойш бол Алтан ургийн язгууртуудын тэмцэл болж өргөдсөн. За энэ явсаар хагаад 1634 онд бол бид Монголын тусгай тогтнол алдагдаж Лэгдэн хаан нас орж өөр Монгол манжид эзлэгдсэн зэрэг дуусч байгаа. Ийм нутаг дэвсгэртэй их хүчрхэг ийм байсан учраас Манжи хаан хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Тэр үеийг л Галдангийн дараа Зэвааруудан хаантай Манжийн хаадууд хил тогтоох асуудлын хэлэлцээрийг хэд хэдэн удаа хийсэн. Эн хамглан хаан өгөхдөө энэ хэлийг заавал тогтоож үзээрэй гэж хэлээд гэрээс л үлдээгээд өгсөн.